Нарантол 2 худалдааны төвд өнгөрсөн 11-р сарын 9-ний шөнө гал гарч хохирогчид одоо өөрсдийн бараагаараа хохирсан асуудал гараад байгаамаа. Чухам өнөөдрийн байдлаар Нарантол 2 худалдааны төвийн гал гарсан хэсэгт нөхцөл байдал ямар байгаа талаар бид нар сурвалжлаа. Яригдаг тогтоогдог тэр юунаас гана гаалын тэр мэдээллийн төв үлгэн талаар. Нарантол 2 худалдааны төвийн менежерийн мэдэгдэж байгаа болохоор гал гарсан нөхцөл шалтгааныг одоогоор цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон онцгой байдлын хэлэлцүүр шалгаж байгаа. Гал чухам юунаас болж гарсан гэдгийг яг одоогийн байдлаар олж тогтоогоогүй байна. Яг одоогийн байдлаар Нарантол 2 худалдааны төвийн гал гарсан хэсэгт буюу А зааланд түрээслэгч засвараа хийж дуусаад өнөөдрийн морин цагт худалдаагаа хийж эхлэхээр болоод байгаа юм байна. Харин гал гарсан павильонуудыг засварлах ерөнхий төсөв бол Нарантол 2 худалдааны төвийн захиргаанаас гаргасан жижиг сажиг засварыг бол түрээслэгчд өөрөөсөө хариуцсан ингээ засварч дууссан байгаа мэнэ. Өнөөдөр морин цагт одоо үйл ажиллагаа нээж ингээд хүмүүс юмаа өөрч тавьж байна. Түрээслэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодруулахад албаныхан болон түрээслэгчид энэ асуудлыг цагдаагийн байгууллага олж тогтоо прокурор шүүгээр шийдвэрлэсний дараа хийн хохирлыг барагдуулах гэдэг асуудлыг ярьж эхэлнэ. Одоогийн байдлаар түрээслэгчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд өөрсдөө нөхцөл бололцоогоор энэхүү худалдаагаа эрхэлж эхлэж байгаа юм байна. Түрээслэгчдийн хохирлын асуудлыг хэн төлөх вэ гэдэг асуудал гараад байгаа шүү. Хохирлоо ер нь яах хаанаас хинээр гаргуулах чавь нэг түрээслэгч ойролцоогоор хэдэн төгрөгийн хохирол амсаад байгаа юм болоо. Тэр тодорхой сайн мэддэхгүй шүү дээ. Хувь хувьдаа өөртөө юугаа гарган хохирлоо гарган тий. Тэгээд тэр хохирлыг одоо бид нар мэдэхгүй яагаад гэвэл одоо энэ гал юунаас суссан тий яасан гэсэн гэдгийг шинжээ чинь дүгэлт гараагүй байхад бид нар ингэж хамаагүй ярих ирэх байхгүй л тий. Жишээ нь таны хувьд ер нь хэдэн төгрөгийн бараагаараа хохироод байгаа юу? Би энэ хоёр лангуунаас та өөрийнхөө ингээд тооцоогоо бодсон. Яг ингээд шатцсан бараагаа би ингээд дэлгэж гадаанаа тавьж байгаа тоож үзэхэд 400-900 хэдэн төгрөг байсан. Энэ наадлынх нь болохоор би хүндээ худалдагч хийлгэжсэн. Тэр маань одоо надад 6 сая 800 мянган төгрөгийн тооцоо өгөх ёстой. Тэгээ тэр нь шатцсан л байгаа да. Харин Нарантол 2 худалдааны төвийн зүгээс болохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хилтэс болон онцгой байдлын хилтэст хандан гомдол гаргасан байгаа. Энэ нь юу вэ гэвэл өнгөрсөн 11-р сарын 9-ний шөнө 22 цаг 40 минутын үед гарсан галыг онцгой байдлынхаа унтраагаад явсны дараа шөнө нь дахин гал гарсан. Яг энэ үед болохоор цагдаагийн албан агчид захыг түгжиж явснаас болоод 2 дахь гал их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгдээд байгаа маань. Чухам ямар учраас Нарантол 2 худалдааны төвд гал гарсан болон шөнө дахиж гал гарсан шалтгааныг цагдаагийн байгууллага судлаж эцэстэн хариу гаргах юм аа.